10 дугаар байранд тавчиг. Тавчиг бол уурсан эзэгтэй гарын доорх нийтлэлзэр зэвсэг. Ялангуяа түүний бай холын зай байгаа тохиолдолд тавчиг тухайн объектын толгойн хэсэг рүү чиглүүлэн шилжих нэм тохиромжтой. 9 дугаар байранд шанах. Эзэгтэй над маань хүч хилүүлж хохирсон хохирогчдын дийлэнх мэдүүлгийг харахад тухайн хэрэг явц эзэгтэй гал тогооно буюу түүний цай зүгээ чамж байна. Эсвэл хоол ундаа хийх тогоо шанахтайгаа зурлаж байх үед хохирогчид маань эзэгтэйг урлуулах ямар нэг зүйлс хийснээр болсон байдаг. Мэдээж огцом уурсан эзэгтэй гарт байсан зүйлээрээ тухайн эдгүүдийг хашрах бөгөөд энэ үед ихэнх тохиолдолд эзэгтэй гарт шанах байдаг байна. 8 дугаар байранд цүнх. Цүнх бол эзэгтэй нарын өдөр тутмын хэрэгцээ бас дуртай гангараа мэдээж бас маш сайн ашиглаж чаддаг зэвсэг. 2 гарын савлттай цохилт, 1 гарын эргүүлэлттэй цохилт гэх мэтээр булааны урлаг боллоо хөгжсөн хэлцдэггүй. Саяхнаас дэлхийд цүнхийг хүйтэн зэвсгийн хонд оруулах талаар албаны хүмүүс ярилцж байгаа юм лээ.